Сонсогч та бүхэнд яв чи мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-5-аас баасан гарагийн 22 цаг 10 минутаас хүргэдэг томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлийн нэг болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 3 сарын 11-ний мигмар гараг студид хөтлөгч Ами, найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Медиапол эмнэлэг, Туркийн тэргуулах их сургуулийн цогцлбор эмнэлэг, мөн Азийн 25 урамшуулал Mobicom хамтран ажиллаж байна. За энэ хүү томчуудын шууд нэвтрүүлгийн 144 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээ цагтлуудаа илгээж байгаа сонсогчдод маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягалаад ихе. Тэгэхээр та ami@mjlradio.com руу мэйлээр цагтлаа илгээж болох нь за мөн манай аппликейшнийг гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс хэсэг рүү нөрөхөөр шуудан илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дарж ороод цагтлуудаа илгээгээрэй. За холоос илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дугаар хороо Алтайн 5 дугаар гудамж 34 дугаар барилга 5 давхар дэлхийн монголчуудын MJL радио хэм маяглан явуулаарай. За нэвтрүүлгийн нөхөд сонсдог сонсогчд маань YouTube-ээс томчуудын шуудан гэж хайгаад нэвтрүүлгийн нөхөд сонсоорой. Нэвтрүүлгийн эхэнд сонсогчоос ирсэн цагтлыг уншиж хүргэдэг. За өнөөдрийн цагтлыг уншиж хүргэсний дараа таны дуу хоолойг өөрчлөхгүй гэдээ бас урьдчилаад хэлжүүл зүгээр ах ингээд ирсэн цагтлыг та бүхэнд уншиж хүргэе. Сайн байцгаана уу? Нэрийг маань нууцлаад өгөөрэй. Загтал очих өдрийн мэндийг хүргэе. Танаа нэвтрүүлгийн байнгын сонсогч байна. Гэхдээ анх удаа цагтал бичээсүүн. Би төрсөн ээж дүү хоёрын талаар бичих гээд тэгээд саяхан цагаан сар болж ах дүүс минь ээжийнхээ цагаан сарыг сайхан хийж өгдөг гэж магтаал думбож сайхан шинэлээл дээж минь. Дал гарсан хөвгшин байдгийм. Эрүүл саруул ухаантай би сайтай хөвгшин би. Би ээжээсээ долуулаа. 3 ах, 1 эгч, 1 дүүтэй. Айлын отгойхон л доо. Сүүлийн 3 жил ээж маань манаа шинэлж байгаа юм. Шалтгаан нь гэрэн жижиг дээр нь тоогоо барих хөнгөөгээд ээж дээр нь хүн ихэрнэ. 1-ээс 3-ыг хүртэл хөл тасрахгүй гэж хэлээд манаад байгаа юм. Би шиний нэгэндээ ээжийн тоогоог бариад хадам аав ээж тэрэж очиж амжихгүй шиний хоёронд очдөг юм. Гэхдээ хальтал очно л доо. Тэгж золгоод гарахгүй бол ээж "Гү чи яач вэ? Хүн ирэх гээд байна. Хурдан ир" гэдэг юм. Ер нь жоохон хэцүү зантай хүн л дээ. Байнга л хүн муулж өөрийнх нь буруу байхад хизээний өөрийнхөө буруу хүлээн зөвшөөрдөггүй. Бас дүүтэй хамт байдгийм. Дүү маань хөнгөн хэлбэрийн оюуны хомсдолтой. Ээж дүү хоёр нийлж 5 ах дүүсийн дунд хов их ярина. Бид зангийн мэддэг учраас нэг тоохгүй л байдаг. Өнгөрсөн жил дүү маань 2-5 бууз идчихэд намайг өөрт нь юу ч өгөөгүй гэж бөөн хэрүүлдэгдээсэн. Ээж шуудал дүүг өмөрөөд ах дүүст маань намайг баахан муусан л байсан. Би тоогоогүй. Сая харин сар шинээр манайх хоёр найз ирээд надтай болон нөхөртөө мань уулзаж сууж агаад гаднаас ээж орж ирээд хоёр найз маань ээжтэй золглоо л доо. Тэгсэн найзууд ээжтэй мөнгөгүй хоосон золгож илтээ. Би ээж тэрийг анзаарсангүй. Тэгээд найзууд явах болоод үүдэнд гутлаа өмсөж сууж байхад ээж тэгж байна цаанаас. Муусан гуйлагчд хоосон золгочл байдаг. Намайг над гуйлагчтай юунда год долгоноод байгаа гэд хэлчихдэг юм. Би ч эцсэндээ бүр хэлэх үг болтдгүй. Найзууд шууд л гараад явчихсан. Гараад явсныхан дараа ээж "Та яасан муухай шуналтай юм бэ? Настай хүн байж нас намбанда байгаач. Тантай хүмүүс мөнгөтэй золгох албатай гэд албагүй штэ" гэд хэлсэн чинь "Юу гэсэн үг юм? Мөнгөтэй золгох ёстой. Гуйлагчид ёсоо мэдэхгүй байна" гэж орилоод яг энэ үдэн дүү гаднаас орж ирээд бийж босон явдлыг хэллээ л дээ. Уул намхандаа дүүгээр "Ээжээ та бас арай ингэж болохгүй дээ" гэж хэлүүлэх гэсэн боловч дүү шууд л ээжийг хөмөрч над руу "Гүй чи настай хүн тэгж хэлээд билээл бидтэй. Чи юундаа олон юм яриад байгаа" гэж авсан. Дүү баг зүйлийг том хэрүүл болгохтой алдартай. Ах дүүстэй хилтэй амтаагаараа алдартай л та. Тэгээд би за нөхрийнхөө ээж дүү хоёрыг гэрт нь хүргэж өгөө гэсэн. Тэгээд ч ээж хүргүүлсэн юм. Дүү надтай хэрэлдэх гээд үлдсэн юм. Ээж авсны дараа чамтай эгч дүүсийн тангараг тасарлаа. Ээж бид хоёрт ахиж битгий уулзаарай. Ээжийг өгөхөд хүртэл оршуулган дээр нь битгий ирээрэй гэдэл баахан л юм хэлсэн. Яг энэ үг голыг минь зурсан. Хэдэн өдөр нойргүй хонож уйлж бодогдоод болохгүй юм блэ. Одоо би бичиж байхдаа ч гэсэн уйлцсан. Яасан гэж яалаа гэж жил бүрийн цагаан сарыг нь 100% өөрсдөө мөнгөч гаргалгүй хийж хадамтайгаач золголгүй тоогоог нь барьж чинлүүлж ирсэн миний буруу гэж юу? Ээжээс гарсан 7 хүүхдээс 2 ах 1 эгч маань ээжийг өрөөсөө тоодохгүй л дээ. Мөнгө төгрөг бусад юмар тусалдаг ч гэсэн би ах эгч бид гурал байдгийг. Ер нь бид гурвал санхүүг нь болгодог гэсэн үг. Тэглээгээд ээжээ танд ингэж өглөө, тэгж өглөө гэд нэг ч хэлж үзээгүй. Харин ээж огт өөрийг нь тоодоггүй. 1 эгч 2 ахад ам. Үгч халгаахгүй.
Ээж цагаан сараар хин хідэн төртөө золгож байна гэдэл яг харна. Тэр хоосон золгосон муу би тэрэнд муу бэлэг өгөл гэдэг. Би гэхдээ адилхан л өгдөг юм. Тавхтай алимнаас хүүхдүүд минь алим аваад идчихвэл муухай хараад дараа нь манай хүүхдүүдийг ах дүүст муулж өгнө. Уг нь нөхөр бид хоёр цагаан сарынхын бэлтгэлийг нь бүгдийг нь хийгээд өгч байгаа штэ. Манай ээж зориулж хийсэн буузнаас хүүхдүүд нөхөр бидэд жигнэж иддэггүй. Манайх өөр чимгэлттэй тустай бууз хийдэг л дээ. Тэрийгээ л идэнэ. Ээж манай бууз чимгэлт нь өөр байгааз гэж хэлэхгүй л бол дараа нь их идлээ гэж ховонд орно. Хэцүү шүү. Би энэ байдлаараа яг ээж дүү хоёроосоо болж галзуурах хаа та. Маш их гомдол төрөөд байна. Бичээгөө зөндөөл олон юм байна. Ёстой сайхан сай хатамтай тулдаа л нуурахгүй 3 хүүгийн төлөө л амьдарч авна да. Яагаад би ийм ээжтэй гэж над чиг ийм ээжтэй хүн байдг юм болов? Химэн нэрийн нуцсан нэгэн сонсогчоос загтлаа илгээсэн байна. За тэгэхээр өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв төрсөндөө гомдсон сэтгэлийг ярих нь. Ер нь тэгээд хүн ч сэтгэлийн амт ингээл олон дугаар дээр ярьж энэ да. Тэгээд олон хүнээс муу муухай юм сонсоод яваад байдаг гэрний тэр бодлогыг нуучлаад ч юм уу ойлгоод ингээ өршөөж болдог. Гэтэл яг төрсэн ааваасаа ээжээсээ ах дүүсээ сонссон тэр үг гол гогтоод хэдэн жил ярьж хамаагүй яваад л гомдоод л байдаг. Тэгэхээр яг тэр талаараа л ярьж жоохон чулхнаа сэтгэлээ хөдөлцгаая. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. За бүх сонсогчдод өчигдөр мэндийг хүргэе. За тэгэхээр одоо саяч цагаан сар чулуулаад эвлэрч найрлсан чулуун байна. Тэгээд эвдэрч муудалцсан чулуун байх шиг байна да. Тэгээд яг энэ нүгэр л ах トゥ хамаатан садан цуглараад хоорондоо бас юм л болдго юм байна. Тэрнтэй адилхан нөгөө аав ээжээ харж байгаа гэдэг ч юм уу те ийм хүүхдүүд хүний тэгээд хуурыг бараад ч юм уу ийм сонсохоор нэлээд гомдоод идэг юм шиг байна. За ингээ ихний сонсогч байна уу? Радио хамтраагаараа сонсогч юу? Байна санаа. Өчим төргий. Сэдв сонсон тийм ээ та? Сэдв сонсон. Ээжтэй нэг одоо энэ бол гомцох юм бол баг байдаг юм байдаг л та одоо ах дүүнэр. Гэхдээ би бол ээжээ ямагт ээжийн зөвлөгч ойлгож байна. Тэгэхээр та одоо төрсөндөө гомдсон ч юм уу хамаатан садаа ах тустай гомдсон тийм юм бол байхгүй гэсэн үг үү? Тийм энэ бол байхгүй. Яг зарим ах хэчнэр өөдөөс гомцсон бол гомдох байдаг л хэл та. Миний хувьд бол ямагт ээжийн зөвлөгч ойлгож байна л та. За баярлалаа танд. Өчиг сайхан өнгөрүүлээрэ. Мэдээч хэрэг бүх хүмүүс ижээ автайгаа ч юм хамаатан садантайгаа муудалцаад гомдоод тунаад яваад юм гэсэн ойлголт байхгүй л дээ. Гэтэл дэлхийн ертөнцийн төр хоорондоо ойлголцохгүй тийм хүмүүс бас байна. Тэгээ нэгэндээ хатуурхаж үгийн муухай хийж гомдоодог сэтгэл нь сэв хийдэг хүмүүс ч гэсэн байна. За ингээд дараагийн сонсогч авъя. Байна уу? Байна үчим төргий. За үчим төргийа. За сэдвээ сонсон тийм ээ та? Сонсон. За надаас жоохон гомдолтой байгаад идэг л да. Тэ одоо ч ээж маань байхгүй бурхан болцсон. Гэхдээ нөө төрсөн дүү нартай гомддог гэх юм уу да. Тэ ингээл айлын том. За тэгэл юм л бол яаж ижил миний буруу болчих юм. За тэгэл чимээгүй за яах вэ гэл хамаг муу мухад явж ицсүүлсэн дандаа л муу нэрийг яагаад ч юм зүүчээлэдэг. Юу гэдэг ямар юм бол таны л буруу болох юм уу? Тийм миний буруу. Тэгэл загнахаараа чи өгчихгүй яасан чамааг өгсөн бол бид нар сайхан амьдрах байсан. Чи л баг хамаг ажралын минь болоолаа гэж ярьдаг. Тэрнэн жоо. Би нэг хүнд өвчин тусаад нэг 2 жил хэвтэрт байсан. За. За тэр хооронд манай гэр бүл салж сарнаад аав ээж маань 2 тийшээ болоод эмпэс гараад ирсэн. Манай гэр бүл оронгороо иргэсэн байсан. Тэгээд эмпэс гарсныхаа дараа тэр болгоны мэдээлэл ээждэж бурууг өгөөл аавдаж бурууг өгөөл би өөрөө хүнд цохилтонд ороод тэр болгоны бурууд нь би болж таарсан явж. Зүгээр л эмнэлэг твцсэн. Тэгээд тэр хооронд л гэр бүл салцсны буруу та болчиход байгаа юм. Тий. Тэр үед нь би өсвөр наснд байсан л да. Тий. Ер нь бол би өвдөж хэвтээгүйсэн бол аавч хоёр ингээд салахгүй байх байсан. Одоо тэрний бурууд нь би.
Тэгэл одоо аав минь бол байдаг. Би тааруу мөнхийн имдэг твтчихдэг. Тэр болгонд нь би урд нь ингээл эрэг тэрхээр бүх юмд нь гүйж явсараагаад сүулдэ би чинь төлдөж байгаа байхгүй юу? Тэгэл би чинь ганц би 2 хүүхдээ өсгөдөг их хүний хувьд за одоо би энэ удаадаа үнэхээр сэтгэхгүй нэ та 2 гэд 2 дүүтэй юм чи 2 дүүтэй даатгах байгаа. За та 2 одоо ингээд юу яагаад чи ингээд яваа бас миний үүрж байгаа ачааг бас үүрэх ёстой гэдэг шугамар нь хандангууд ингэж өгснийхэн дараа бити шилжчихнаад байгаарэ. Та бараг харж хандаагүй өнгөрснийхэн дараа. Тий. Гэтэл би энэ хугацаанд машинтай жисэн, машинггүй жисэн бүх юмд нь би явж исэн байгаа даахгүй юу. Тэгээд тийм болохоор хүмүүс танд хэлэхэд те ядаж хэлэх гэж байгаа үгээ жоохон бодолтой хэлээч. За тэр бүх бурууд нь би өнөөдөр боллоо гэхэд яг тэрнийхээ зөв бурууг нь бас шүүж тунгааж боддог байгаа чи. Хоорондоо болохоор ярьдаг юм шиг байлээ л дээ. Нэрээ хараа дэндүүлчихлээ, муухай хэлчлээ хоорондоо л ярьдаг юм шиг байлаа. Гэхдээ надаас бол нэг ч удаа уучлалт гуйж бол үзээгүй. Танд арай хэтрүүлчихээ гэж арай буруу юм хэлчихээ гэж үү? Тий хоорондоо л тэгж ярьдаг гэсэн. Тэр болгон дээр нь би за яг аль нь том юм чи үүрэх хэвээр билгүү дээ гэдэг юм уу те. Ингээл чив чимээгүй л яваад идэг. Гэтэл ахаал буруутан таавалчаал яваад байдаг. Тий одоо тэгсэн чи ахаал ингээл аав имлэг тэртлээ бүгдөө л адилхан талаасаа л оролцоотой бай ингээ тгийгээл тэгэнгүүт ахаал би буруутан болчоод яваад идэг. Хэрвээ та одоо зав байхгүй ч юм амьдралын шаардлагаар хэрэг нэг өдөр ч юм очихгүй бол одоо нөгөө муухайг хэлдэг байна шүү дээ. Тэгэл юу нь явж л тухайн үед чи өгсөн бол энэ амьдрал айгүй сайхан байх байсан. Чи л баг амьд байгаагаас болоод ингээд би бүр нэг хэсэг амар сэтгэлд гутралд ороод энэ чинь нэг ар гэрийн одоо нөхөргүй боллоо гэдэг дарамт нь баг ар гэрийн дарамтнаас хамаагүй хөнгөн байгаа байхгүй юу? Тэ. Гэтэл төрснөөс ирээд байгаа тэр дарамтанд дийлдэшгүй болчиход байдаг. Тэ. Ятад энэ туслаад явдгүй маа гэхэд тэгэж бас хэлмээргүй л байна л та, тийм ээ. Чил байгаагүй бол гэж. Хэн нэгний одоо юу гэдэг эцэг эхийн амьдралын буруутан үр хөвгт биш шүү дээ. Тэр хүмүүсийн л сонголт. Тэгэл ерөөсөө би бүр тэр одоо үг нь ингээд бодогдоод төрснөдтэйгээ хүртэл ингээд бүр нэг тийм дотн байж чадхаа хэлцээ. Тийм үг сонсохоор хэцүү л дээ. Харин найз нөхдөд ч хэлж чаддгүй тэгэл ямар манад намайг бүхэж гэдэг гэлтэй биш. Тийм шүү дээ. Тэгэл чив чимээгүй л явж идэг. Хүн харахад нэг л сайхан эвтэй гэр бүл шиг л байдаг. Гэхдээ цаана амар их ирж байгаа дарамт нь амар их хүнд байгаад ддэг болохоор би амар гомдоод идэх байхгүй юу? Тэгэл байх. Тэ. Гомдохоор. Энэ хороо дэлхий дээр хүн болоод хөрцөн нь буруу болчиход байна шүү дээ баг. Харин тий. Чи л хэрэг байхгүйсэн бол гэдэг үгийг сонсохоор амар хэцүү байдсан шүү дээ. Ялангуяа гэр бүлийнхэн сонсох. Тийм лав таатай зүйл бол биш. Та өөрийнхөө сэтгэл зүйд ямар ч сайхаараа асар их гомдол хурцсан дотроо ингэ яваад байна. Энийгээ гаргахгүй бол та өөрөө л өөрийгөө дотроосоо идэж дуусах байх шүү. Ярилцаарай. Хасна тийм тэгээд одоо сүүлийн үед ингээл нөө сэтгэл судлаач гэж сайхан зүйл гарч ирсэн. Хямарсан үедээ яриад ч юм уу те. Ингээ бас нэг сэтгэлээ зүг танихгүй ч гэсэн яг надад ингээд байгаа гэдэг нэг хэсэг уйлчхад бас дотор онгоочдөг болчих. Урд нь бол өсвөр наснд байхад бүр хинт ч хэлэхүү амар хэцүү те. Чамайг ингээл өвчтөй байхад ч аавж чамайг л гээд би тэрийг хайцсан байсан. Гэхдээ нөгөө талаараа бас мэдээж бас нэг төрлийн амьдралын золиос болчихсон л явж л байгаа хэл та. Тэр өвхөл амьдралдаа тэнцэж босчихсон надад бас тийм үг битээ хэлээжэл гэж хүсмээр өгдөө шүү дээ. Тийм шүү дээ. Хүн амьдрах га тэнд 2 жилийн хугацаанд амьд үлдэх гээ тэмцэж байхад үгүй чи өгчихгүй яасан гэж хэлдэг ч одоо бас арай л байна. Яг хизээ нэгэн зав тэр хүмүүс ухаарна танаас уучлалт гуйх өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тэр болтол бити өөртөө хураагаарай. Гол нь өөрөө бити зовоорой. Хаяач гэсэндээ ярилцсан бүр олдохгүй бол над руу ч гэсэн бичиж болно шүү туртаа ярилцсан.
Сэтгэлээ онгойлгож байгаарай, уйлж байгаарай, гаргаж байгаарай. Та энэ дэлхий дээр ганцаараа биш шүү. Танийгээд хоёр сайхан өрн байна, тийм ээ? Амьдралын зорилго байна. Өчнөө олон сайхан юм байна. Харин Тэгэхтэй. сайхан маань үр хөвгтөнд байна да. Өстой тэр хүмүүс чи одоо удахгүй том болно, гараас чинь хөтлөө төшөөд явна. Ямар сайхан юм зөндөө болно. Тэгэхээр тэр болгоныг харахад бол та голон төвчээртэй. Тэгээд энэ болгоныг мартаад одоо март гэж худлаа яриад яг би ч өөр юм туусан болохоор март гэж худлаа ярьж чадахгүй. Гэхдээ болж өгвөл бодохгүй гэчигээд хайртай хүмүүсийн төлөө амьд байгаарай. Хамгийн гол нь өөрийгөө хайрлаарай. Өстой баярлалаа. Баярлалаа танд. За танаас дамжуулт чи. Баярлалаа. За чи сайхан өнгөрөөлөөрэй. За чи сайхан өнгөрөөлөөрэй. Баярлалаа. Энтнаас ч дор болчих юм да. Бид нар заримдаа уул ухамсартай, оюун бодолтой, хил амтай хүмүүс байдаг. Гэтэл энэ хил амыг дандаа буруу ашиглаад байгаа. Хин нэгний гомдоох үг гэлдэг, хин нэгний гомдоох үйлдэл хийдэг. Тэгээд тэр нь дандаа хайртай байсан хүмүүсээр. Тэгээд амнасаа илүү хайрладаг байсан хүмүүс нь тэгж хэлэхээр одоо юу гэдгийг хитэн 100 удаа тэр одоо хутгаар мессеж сэжүүлснээс илүү ихээр хүнд тусдаг. Тэгэхээр хайртай хүмүүстэй хэлж байгаа үгээ бодж л байгаараа да манайха. За хамтран ажиллаж танилцуулаад өргөжлүүлье. Метапил эмнэлэг Туркийн тэргуулах их сургуулийн зохицлбор эмнэлгийг танилцуулъя. Тэгэхээр Метапил эмнэлэг нь болохоор Туркоос Истанбул хотод байрладаг хамгийн том хүчин чадалтай их сургуулийн зохицлбор эмнэлэг байгаа. JCI олон улсын эрүүл мэндийн магадлан итгэмжлэгдсэн Туркийн эрүүл мэндийн сайдын эмнэлэг гэж явдаг. Тэгэхээр Метапил эмнэлэг нь Монгол дахь төлөөлөгчийн газар нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд төв зам дагуу байрлаж байгаа. За голомтын бизнес төвийн замын эсрэг талдаа гэд ойлгочвол зүгээр юм билээ. За тэгээд гадаа нь очихор бол зогсоолтой машины зогсоол хангалттай байгаа. Энэ төлөөлөгчийн газар нь Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтэй, оншин тодорхойгүй эсвэл гадаадад эмчлүүлэхийг хүсэж байгаа хүмүүст бол хамгийн тохиромжтой сонголт нь болно. За яа гэхээр үн төлбөргүй тээврийн үйлчлэгээ буюу Стамбулын онгоцны буудлаас тосох эмнэлэг болон байрлах газарт нь хүргээд өгнө. Буцах үед нь таныг бас хүргээд өгчнө. За байрлах газар буюу зочид буудал захиалах, түрээслэх байрлалд дэмжлэг үзүүлнэ. За мөн онгоцны билет визний үйлчлэгээ буюу Turkish Airlines-тай хамтран ажиллаж байгаа учраас удахгүй нислэгийн хөнгөлтэй билет захиалах боломжтой болж байгаа юм байна. 30 хоногоос дээш хугацаагаар эмчилгээ хийх бол эмнэлгээс урилга гаргаад визийг ажлын 2-3 хоногт гаргуулах бүрэн боломжтой байна. Давуу тал нь гэвэл зөв онош тохирсон эмчилгээ хийлгэж өгнө. За тэгээд өвчин бол одоо цаг минутаар хэмжигдэж байдаг учраас хамгийн гол нь зөв онош эмчилгээ хийдэг. За бүх төрлийн эмчилгээ мэрэгсэн эмч нартай. За яах гэхээр Америк нэгдсэн улс, Европ, Туркт мэрэгсэн олон жилийн туршлагатай нэр хүндтэй салбартаа тэргүүлэгч эмч нар таны оншин тулгуурлан хамгийн үр дүнтэй шалгарсан эмчилгээг үзүүлдэг байх нь онцлогоо эмчилгээ зөвлөгөө үнэгүй байдаг. Монгол дахь төлөөлөгчийн газар шинжилгээний материалаа тавьж өгөх юм билээ. Ингээ мэрэгжлийн эмч нар таны оншийг хянан үзээд шаардлагатай нэмэлт шинжилгээ, эмчилгээний арга зам, зардлын мэдээлэл болон эмчилгээнд зарцуулагдах хугацааны талаар мэдээлэл хурдан хугацаанд танд өгнө гэсэн. За мэрэгжлийн орчуулгын үйлчлэгээ хүртэл байгаа. Эмнэлэг таны бүх үе шатнд Монгол орчуулагч шуурхаа үйлчлэн онлайн зөвлөгөө хяналт бас байдаг. Эмчилгээнд хамрагсныхаа дараа шаардлагатай хяналтын төлөөлөгчийн газараа дамжуулаад материалаа илгээж эмчийн зөвлөгөө авч авдаг байна. Холбогдох утасны дугаар нь 99 19 19 19 19 гэсэн дугаар нь сошиал хаяг нь Metapil SGMN гэдэг хараараа зэрэгнэ. Баярлалаа хамтран ажилласан Metapil эмнэлэг Туркийн тэргүүлэх их сургуулийн зохицлбор эмнэлэг хамтран ажиллалаа. За хамтдаа сонсогчдоо баярлалаа. Өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв за шовдор хүүхэд буюу төрсөндөө гомдсон. Яг юунд гомдоод байгаа юм бэ гэдэг талаар ярилцж чинь дараагийн сонсогч. Тань уу? Та сонсогч радио гомтраагаарай. Байна уу чим төргий? Чим. Та радио гомтраас нь? Гомтраасан байна. Спикер чихвчээр ярьж байна уу? Үгүй шууд ярьж байгаа. За сэдвээ сонсцсон тийм ээ? Яасан. Та би сая тэр нэг ихтэй хоёрын ярьж байгааг сонслоо л доо. За. Би өөрөө яг өндөр юм харахыг хичээдэг. Би өнөөдөр яг хийсэвд би нэмүүлээ. Гэхдээ би өрхмөл. За. Би өнөөдөр яг нэг үйлчлэг ингээд хатуу ичдэг би 3 ээж царайг харчих. 3 ээжийн царайг. Өөрийн төрсөн ээж, өрхмөл ээж. Тэгээд хатуу ээж би одоо 3 ээж. Тэр бол хүн зүгээр ингээд яг би ч одоо цаараа барь тавьчих чинь. Тэр нь яг зүгээр ир хүнд одоо алдаж өгсөн тулаан. Тэгэхээр яг тэр үед ээж ганцхан хэлж өгөх. За. Яагаад гэвэл ямар ч нөхцөл
хүн чанартай явах гэдэг үг. Энэ одоо орон бодлоос авч чаддаг. Яагаад гэвэл тэр их хүн өнөөдөр миний төлөө хийж байгаа учраас яагаад би хүн чанартай явах ёстой яагаад Сонсогчоо уучлаарай таны яриг таслыг та сэдвээ ойлгоогүй юм шиг байна да янз нь. За та аав ээжтэй гомдсон гомдол байдаггүй гэсэн үг тэгэхээр тийм ээ? Ер нь бол хүмүүс тийм аав ээжтэй гомдох. За тэгвэл би сэдвийн дагуу би хүмүүс аавья. За тэгэхээр сэдвээ сонсож холбогдоор аав ээжийг магтсан одоо нэвтрүүлгүүд гэдэг ч юм уу те та сайн угаалч ч юм уу өдрийн цагаар ингэ явждаг. Яагаад энэ нэвтрүүлэг 22 цагт яваад идэг вэ гэхээр ярьж чадахгүй хиндэж ярьж чадахгүйгаа ийм одоо сэдвийн дагуу ярьдаг учраас манайхан бас сэдвээ сонсоод сэтгэлээ жоохон ч гэсэн онгойлгохын тулд энэ нэвтрүүлэг оройн цагаар явдгийг шүү. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. За тэгэхээр бидний хинээс ч уучлалтгүй чаддгүй нэг том муухай зам байна гэж яг үнэн хүн гомдооч чаддаг. Гэтэ хизээч хинээс ч уучлалтгүй чаддгүй нэг тийм гидгэр зам байдаг. Өөрийнх нь буруу гэж мэдээд байгаа нэг ч гэсэн хинээс ч юусоо уучлалтгүйдгүй. Уучлалтгүй хараад нэг доош орчих гээд байдаг юм уу те нэр хүндээ алдчих гээд байдаг юм уу нэг л биш болох гээд байдаг учраас уучлалтгүй юусоо чаддаггүй. За тэр тусмаа аав ээж ах トゥ хамаатан садан үр хүүхдээсээ бид нар бол уучлалтгүй гэдэг ер нь л холтой хол. За өчтэй байгаарай өөрийгөө битгий буруутгаарай өөртөө хайртай байгаарай гэсэн мэн. Бүсгүй минь сэтгэлийн тэнхээтэй байгаарай гэж сонсогч маань сонсож байгаа. Манай сонсогчдод урмын үгээ сайхан хайрлаж байна. За ингээд дараагийн сонсогч байна уу? Үчимд хүргэе. Үчимд. Шууд холбогдлоо. Холбогдлоо. Та спикерээр ярьж байна уу? Үгүй шууд уцаар ярьж байна. За. Би айлын багалтай. За. Хоёр ихчнийг ахтай. Ахтайгаа муудаад 10 хэдэн жил болж байна. Муудан шалтгаан нь болж явах уу? Эвлэрээгүй юм. Эвлэрээгүй гэсэн үг үү? Тий, эвлэрээгүй. Яг цагаан сараар ээжэнд аав маань өнгөрсөн л дөө. Цагаан сараар ээжэндтэй ярилцаад гар зэрүүлдэг сая бас тэгэл өнгөрсөн. Нэг ойлголттой юм ярьдгүү. Тэгэл яг ах トゥ нартайгаа цагаан сараар нэг ярилцаад гар зэрүүлээд өнгөрч байгаа. Тэгээд намайг дүүгээ гэж ер нь боддгоо юм шиг үнтэй дээ. Нэг юм хүн байдаг гэж нэг танаг мэдээлэл тэгээд нэг анхаарал тавьж байгаа юм байхгүй. Яг зүгээр би тэдрээс нэг айхтар юм төдийл байгаад байна уу? За уучлаарай тийм уучлаарай. Чек. Ana. Яг би нэгэн өндөр албан тушаалтай байсан. Усан төрлийн ажил алга хийжсэн тэр үед бол миний дүү миний хүүхэд гэлээж тэгдэглэсэн. Тэгээд 23 онд бүх юмнаас одоо ажил албаа өгөөд ингээд устдын ихлэр бол доош орсон л доо. За. Одоо бол би таксинд явж байна. Тэгээд тэрнээс хойш бүр илүү таксиг болоод хүү юм миний дүү яаж миний хүү яаж ингэж юм байхгүй. Тэгээд чи хувьд бол тэдэр хүүхдүүд би хүүхдэн биш. Тэгээд сүүлд хамгийн сүүлд ярихдаа би бүр гомдоод намайг хүүхдээ гэж бодох болоорой. Ийм хүүхэд байдаг гэж мартаарай гэж хэлсэн арай хатуцсан багтаа. Одоо би яах гэж нэстээ ямар ч холбоогүй л байгаа тэгээд. Таахан муудсан юм байна гэхэд ихч нартайгаа бас холбоогүй гэсэн үг үү? Тийм. Тэгээ одоо яах вэ тэгэл нөгөө томыг гол дагж байгаа юм гэлгүй тэгээд тагжиг л болсон их л зүрхийг үе хай гэжсэн тэгэл хамгийн юмнаас салаад л ингээл сонсоош бүгдээрээ тагжиг болсон. Үе яаж нээж гээд тэгээд нэлээ хинжээний өрөнд орчихсон. Одоо би мөнгө төгрөг гоогааг үлдээ би тэрийг өөрөө төлчил байгаа. Бид тэрээс мөнгө төгрөг гоогааг гэхдээ л хүний төрсөн юм чинь бас яаж нээж ямар юм гээд нэг худлааны асуучхад бас үний сэтгэл үүдээ юм чинь. Хүн хараад байт юм л та, тийм ээ. Тийм тэгээд жаахан тиймэрхүү л байгаа. Тэгээд ээж маань үртэл одоо тэгээд ааваас хойш бүр илүү хөгийн болчихсон. Яг тэгж хэлэх муу холоо холтой гэхдээ л одоо байгаа байдал нь тийм чинь. Таны ахтайгаа муудсан шалтгаан тийм айхтар том шалтгаан байсан юм уу?
том биш ээ, нэг жоох юм тэр үед би нэг хүний утсан янзлууч үгээд авчихсан байсан. Тэгээ галчаад ороод ирсэн. Миний нэг хүний янзлууч үгнэг сууц байхгүй болчихсон, хүүхэд нь надтай зэрэг гарсан. Тэгээ би хүүхдийг авчихгүй, чи авсан юм уу, яасан тоглох гэж байгаа юм уу? Ирээд тоглох гэж бол хаан тавьсан би очиод авчихъя гэсэн. Би аваагүй гүрээсэн. Гэртээ өрхөн байгаагүй л дээ. Тэгээ би гарч явж хаяагүй. Тэгээд яг зүгээр жоохон уурандаа нэг ганц 2 ширүү хэлчихсэн. Тэгсэн жил миний хүүхдийг ингэлээ ярьлаа гэж ингээл тэгсэн. Хүүхдээс нь болсон юм байна шүү дээ. Хоёрын шарилцаа биш юм байна тий. Тэгэл яг би мэдээж чин баталгаатай юм дээр л хэлж байгаа шүү дээ. Тэгээд хүүхдээ өмөрөөд л тэгсэн. Тэгээд тэрнээс хойш яг би ч огцонсон баг, төрөгдсөн баг. Тэгээд тэрнээс хойш 10 хэдэн жил ингээд яг хүн сонсоход бол жоох инээдтэй сонсогдох. Би одоо бодвол хүмүүс чи очиад очиод уучлах гэж би буруу юм ээгүй нэрэл байсан чинь би ахлаараа уучлах хэрэгтэй. Тэгээ очиод хоолонд нь ороод ярилцаач гэн. Тэгээ манайх бидраас хүндий үссэн угаасаа. Зөв. Хэрвээ зүг болгох хэрэг. Хойно коллежд орсон хойно бид нар дээр ирсэн. Тэгээд зундаал нэг ирж очдөг юм иргүүл байсан. Тэгээд уусаж жоохон хүндий өсчихсэн. Хоёр ихч уг надтай ойрол байсан. Одоо бүр ингээл хүндээр үсээд. Тий одоо тэгээд нөгөө эхнэр маань өртөл одоо гэрийнхэн ч тоохгүй ээж чинь ингээл одоо гоочлоод л. Яг. Зүгтээ ч бараг салж нэгэлтээрээ тулаад л ингээл. Аач ч сайн хат модтай тулдаа л одоо би бас амьдарч юм тэгээд. Тэгээд одоо тэгс үлдээ юу ч болоод байгаа бүр ойлгохооч боллоо. Уул нэв зүгөө бол хоёр ихч нас дундуур нь орж ирээд нэг учир зүг нь олчихсан юмсан гэхэр үгүй юм тийм ээ. Тэгээ хоорондоо ерөөсөө юм гоё гээд ингэж яах ингэж яхалаар үгүй ер нь нэг л болохгүй л тэгээд хүмүүс болохоор чи ээжийн амьд дээр нэг хэвзэг нь олоо сэтгэлийн амраач гэдгийг тэгээ ууг нь тгий та гэж бодохоор тэгээд нэг болж өгөхгүй байгаа тийм. Болж өгөхгүй ээж маань хүртэл одоо ингээл нөгөө одоо могоогоор хэлээд юм уул сайн хөхд юм хөхгүй бол муу хөд гэдэг яг би тэгэл боломжоор наацаа ингээл тэгмээр санагддаг юм тэгээ би өөрөө одоохондоо ямар ч боломж байхгүй. Ямар санд одоо ингээл би шүн хагслаад л гэсэн юм явж байна. Харин тийм эр хүн туугч барин тугалж хариулна шүү дээ. Уналт босолтын үе байлгүй л яг та заавал даваад гарна уу энийг бол. Тэр бол нэрээс цайлаг гэдэг шиг ингээл том албаншаалтай энэ тийм танил олонтой байлаа одоо бүгд байхгүй. Ямар санд багын ганц найзаа өртөлтөж ирчихсэн ингээл явуулчихлаа. Найз нөхөд хам одоо юу гэдгийг тийм ээ ажлын хамт олон за баяа гэхэд одоо ижи автайгаа ах дүүстайгаа ингэн гэхээр бас хэцүү л дээ. Хамгийн л одоо ойрын хүмүүс шүү дээ. Тэгээд ингээд өстө хүний тарайч таньжин өөрийнхөө ихэн би гэдгээр ч таньжин да. Гэтэ мундаг байна та эндээс гарч ирэх гээд өөрөө орлого хийгээд тийм ээ тэмцээд явж байна гэдэг чинь мундаг байна. Тэгэхээр даваад гарнаа та ямар ч байсан. Яаж ч хон хойлоор уучраа олох вэ гэж бодох нэ. Уул нь болдог бол миний л бод шүү. Танаа хүн л уулын цогцуулаад эв зүг нь олчвол зүгээр л юм шиг санагдах юм би сайн мэдэхгүй байна л да. Хоёрын амьдралыг заримдаа нэг эвлэрүүлсэн байдаг да тийм ээ. Аав ээж тэгээ муудалцсан хүмүүсийг тэгэл юм одоо чухам цаашаага ямар холбоотой юм би мэдэхгүй болохоор. Тэгээд нөгөө надад тийм хандхлаар манай гэр бүл ч гэсэн таатай хандахгүй л байгаа л да. Тэгээд танаа гэрийнхэн намайг доодгүй л гээл тийм. Яагүй. Тэгж л байгаа юм байна. Харин тийм. Тэгээд нөгөө хүүхдүүд маань хүртэл одоо тэрээс их хүнд үүсэж байгаа. Тэр одоо ганц л гаргалгаа байгаа тэр хүмүүсэл хэлж байгаа юм уу та? Та яг тэ ганц удаа буул тэгээд ижийн хэр удаанч наслаач хэр удаанч танд харагдаж эргээд харамсаж яхаар ганц удаа буул тэгээд уучлалт гуйгаад бөөндөө сайхан ярилцаад үзвэл яах вэ? Нэг удаа зэрэг гаргаад тэгэхээр тэгэж хийж үзээд ямар хүн л юм байна хэл амар ойлголцох байх. Нэг алхам хийж үзээ бүр болохгүй л тэгээд одоо ашиг тэгээд муу амтнаа сайн илгэн дээр гэж тэгэл. Ястай. Ядаж нэг орлого хийгээд үзчихвэл би нэг үдсэндээ гэд бодно доо эргээд ядаж харамсахгүй юм да. Харин тийм. Тэгэхгүй ингэж юу ч хийхгүй явж байгаад ямар нэг юм болчихвол өөрөө тэр тэгдэг байж дээ гэд харамсах бай.
Харин тийм ээ. Тэгэхээр та нэг удаа ч гэсэн сайн бодож байгаад яах вэ гэж байгаад ганцхан удаа буул тэгээд үзээрэй. За тэгээ. Баярлалаа танд. За баярлалаа. Амьдралд наазж байгаа сайхан бүхнийг хүсье та энэ болгоныг бүгдийн даваа гарч чадна гэдэгт үнэхээр их итгэлтэй байна. Амжилт. За баярлалаа. Баярлалаа. За. Яах вэ тийм ээ? Ир хүн тугч барин, тугалж хариулна, унжил эдэг, босчл эдэг. Харин тэр үед нь сайхан төшөө дэмнээд өгдөг ах トゥ хамаатан цад ижээ байхад л эргэтэн сивгээл дороо босоод ирдэг юм дөө. За хамтраалагчид танилцуулаад үргэлжлүүлье. Азийн 25 урамшуулал Mobicom. Mobicom Азийн 25 урамшуул зарлаад 5 ширхэг Suzuki Jimmy-гээд 5 ялагчийг тодруулсан. За одоо болохоор супер шагналт буюу Land 300 GXR машины ялагч тун удахгүй тодорхойж байгаа. Тэгэхээр та одоо ч гэсэн 14,000-аар төгрөгөөр болон түүнээс дээш үнийн дүнгээр цэнэглээд ялагч болох боломж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр урамшуулд яаж оролцох вэ гэхээр Mobicom application болон Mobicom бүх сувгаас 14,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй нэгж датагаар цэнэглэхэд нэг эрх ороод ирэх юм. За ингээд нийт 3 эрхээр супер шагнал болох 2025 оны Land Cruiser 300 GXR-ийн тохиролцолд оролцох боломжтой болоод ингээд явчихж байгаа. За хэрэг та 25,000 төгрөгийн онцлог карт бол нэмэлт датагаар цэнэглүүл нэг дор 2 эрхтэй болоо ингэ явчихна. Ер нь бол олон цэнэглэлт тусмаа л ялагч болоход илүү ойртоод явна л гэсэн үг. За дэлгэрэнгүй мэдээллийн Мобигийн дугаараас 2222 бусар сүлжээ бол 1822-оос 2222-оос бас аваарэ. Тэгэхээр Mobicom хэрэглэгчд маань ийшээгээ Азийн 25 урамшуулалд оролцоод Азионтойгоо бас нэг үзээрэй. Баярлалаа хамтран ажилласан Азийн 25 урамшуулал Mobicom байлаа. За хамтдаа сонсогчдоо баярлалаа. Эфирийн шоудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө нээлттэй байна. За тэгээд тохиолчлаа тайвширнаа л гэж байна. Яг энэ хүмүүсийн дотор болоод байгаа тэр мэдрэмж тэгээд цаана тэр амьдралд нь яг юу тохиолдсон бэ гэдгийг бид нар мэдэхгүй болохоор бас хэцүү юм да тийм ээ. Ингээд яг хүний амьдралыг сонсохоор тэгчихин гिचгээл нэгэндээ зөвлөхөд бол их амархан байд юм уу. Гэтэл яг тэр хүний явж туулсан, үзсэн тэр цаг минут секундэрч бид нэг амьдрч үзээгүй болохоор яаж тэрийг нь давж харах уу? Энэ хүний дотор яг юу болоод байгаа вэ гэдгийг ойлгох хэцүү байдаг. Гэхдээ л болж өгвөл одоо өөрийнхөө ихтгэлтэй хүнтэйгээ ярилцж явах хэрэгтэй юм шиг байгаа. За дээрээс нь бүр танихгүй хүнтэй бараг ярилцсан ч заримдаа дээр юм шиг санагдаад байдаг шин нийл өгдөл. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө нээлттэй байна. За гэрээс гарах нь битэл үүдэндэж гарч чадахгүй байна гэнэ. За эхнэрийн хувьд бас л хэцүү дээ. Хоёр талтай л юм да гэсэн юм байна. Эвидээ ир хүний гомдол цөхрөл гэж бас хэцүү юм да гэдэг гэж байна. Хэцүү тэгээд хэртэй бас ирчүүд маань яриад идэггүй. Ялангуяа манай Монгол ирчүүд бол тэгж хэрт яриад байхгүй дээ. За дараагийн сонсогч. Бано. Рамдөрхий та радио хамтраагаараа спикерч хөвч бас болоолаад өгөөрэй. За та сэдвээ сонсцсон тийм ээ? Ерхийг хайр сонслоо. Би бол яг хуу дээр бас нэг олон их жахтай. Айлын баг охин доороо нэг дүүстэй. Ер нь бүгд нь хайртай ч гэсэн дүү гэдэг утгаар хүний нэг юм энэ ер нь яа тийм энэ үү дүү чинь юм уу бацаа юм чинь энийг яг гэдэг ч юм уу тэ нэг юм тэднийг бас хайргүй гэж бол хэлэхгүй. Хайртайгүй хайртай. Одоо юу гэдэг намаа нэг өвдсөн зовсон ядарсан тэ нэг ингэсэн үед туслаад дэмжээд ингэ нэг юм байдаг ч гэсэн үнийг ерөөхдөө дүүч тэр ахч тэр өнцгөөс нь биш. Хувь хүн талаас нь ер нь хардаг байгаасаа. Энэ дүү юм чи яа тийм л гэж хандаад байна тий? Тий, ерөөхдөө бол тиймэрхүү хайцаа хандлагатай байдаг. За тэгэнгүүт нөгөө ойрхон ингээд нөгөө 3 төрөл ингээд 4 охиноо гаргаад эцэнд нь хахад хүртэл ингээд одоо юу гэдэг нэг олуулаа нас дээр гарсан ээж аавтай тэгээд нэг хөдөөгаадаа явах энэ тентхийн одоо юу гэдэг ингээд найр наадам менежер юмд явах нөгөө сум орон нутгийн юм руу ингээд ээж аав ган нутгийн орно гээл тэ ийм нэг санаалж байгаа юм зөвч гэсэн яг эргээд нэг хүний цалингаар 4 нэл хүүхдээ гарч байгаа биднэрт чинь нэг бас их тэр чинь нэг юм жоохон дарамт болно. Дарамт болоод ирдэг. Тэг өөрөө ингэ зүгээр байж яснаа ажил байхгүй ингээд нэг хүүхдүүдээ харна зөөх юм гэмэхгүй нэг хүнийхээ цалингаар одоо хүүхдүүдийн спуг нь яг памперсыг яг өдөр тутмынхаа хэрэглээг нь яг гэж одоо эндээс нь ээж яав энийг тэнд техник төрөлхтөд нэг гэсэн ингээл одоо айл бас тэднэр хасаа шүү гэл
өөрөө мдээгүй житэл нэг 2 3 сая төгрөг өөрөнд орсон ч явж байгаа шээ. Тэгээд нөгөөх нь төлөх гэж ингээл нөгөө нөхөртөө ил нэг нууж нэг өгж үзэн тэгээд иймэрхүү юм дээр нэг түүхтэй. За тэгээд иймэрхүү юм дээр гарчлаа гэхээр ачаагүй нэг юм уу ядуу гуйлгчтай суусан гэсэн нэр зүүн. Тэгээд энэ нь болгоно айгу дарамттай. Тэгээд нөгөө жирэмсэн байхад хүртэл ингээд нэг эцрүү санал шидээл өшгөлөөл. Тэгээд яг тэр болгоно би хийж байгаа юм л да. Үгүй би яг одоогоор бол өндөө зүуднээс тийм боломж шалгаа. Боломж байх үед нь бол ингээд яг тийгнэ. Яг урд нь би өөрөө ажилтаа төрөлтөө байх үед тэр хийсэн болгоныг нь яаж яагаад болгоцтой өөрсдөө тавиач байсан болгож бол дараа нь тэрийг өөрөө төлдөг ч юм уу. Ийм үдэг байхад сүүл одоо юу гэдэг миний тусламж дэмжлэгээр ингээл ажил төрөл орж ирсэн ч юм уу гэж нэг миний бас нэг хийсэн нэг юм байх шиг ерөөсөө тийм ерөөсөө мэддэг. Энэ нэг үргэлжийн нэг юм юу гэдэг ажилгүй мөнгөгүй ачаагүй нэг ийм хүн байсан юм шиг нэг юм хацаа хандлагаар ханддаг нэг онцгой санагддаг. Дорд үзээд шүү дээ тийм ээ нэг тийм байдал. Яг нөгөө миний нэг өөрийн нэг юм бодол гэдэг өөрөө гэдэг гэх юм уу. Цаг цагаараа байдаггүй тахилдаг хөөрөн байдаггүй гэж үгүй би ингээд дотроо би ингэж яг тэр үгийг бодож би өөрөө айгу сэнгэлдэг байхгүй. Ястай. За яг энэ удаа сууд намайг ингэж бодож байна. Ингэдэм байна. Ер нь олон нийт нотын хөхтэй хад бол хүн ингээд ерөөдөө ийм хаалттай хандлагатай ханддаг юм байна. Яагаад ингэж энэ хүн цаг хугацааг ингээд хүлээж болдгоо юм бол төр зүрэл юм шүү дээ тий. Миний хүүхдүүд ч юм болохоор иддгүү уудгүү баадгүй шийдгүү роботууд биш байхгүй юу? Энэ хүүхдүүд ч өөрсөн том болно. Биний буцаад ажил карьер минь гарч ирнэ. Өөр ингэсэн бодсон зорьсон юмаа би ингээл 2 дахь 3 дахь гаргахт нэгээл бодож илээсэн. 4 дахьгээ гараад би ингээл жирэмсэн байхдаа төрхөн төртлөө хүртэл би ингээл өөрийнхөө хийгээл хичээгээд явж байгаа ажлынхаа үр дүнгээл харахын тулд ингээл явах тэр хугацаанд нэтрхээ хугацааг л яагаад тэсэд ичээд ингэж нэгэндээ ингэж нэг юм хэн зурт нэгэ бодогдсон юм гомдтол юм ингэж хийж ярьд юм бол гэтэл яг ясам дээр тэр улсуудын их зах нарын өөр хүмүүсийг бүгдийг би өөрөө харж өсгсөн хүн байгаа байхгүй юу. Тэгээ өөртөө ч гэсэн эднээс бас адилхан залуу хүмүүс байсан. Адилхан алдаж энд явж байсан. Адилхан мөнгөтэй мөнгөгүй ажилтаа үедээ ажилгүй явж байсан. Тэгэнгүүт тэр улсуудын чи хүүхдүүд нь бүгд том болцохоос өөрсдөөс нь шалтгааллахгүй ч гэсэн өөртөө боломжгүй байхад өөр хүүхдэд нь тэр боломжийг нь гаргаад өгч хэмжээний болцсон хүмүүс байгаа гэдэг. Миний хувьд болохоор ерөөсөө нөгөө хүүхдүүд нэлэх учраас зөвхөн ганцхан нөхрийн гарал харах үүрэгтэй болчиход байдаг. Ганц хүнээс л хамаарат тийм шүү дээ. Нэг л хүнээр хамаарат байдаг. Яг хөө тэгээд нэг одоогоор бол би яг өөрийнхөө бизнес хийх хэлсэн. Яг ингэж яваад ирэнгүүт тэр улсуудын харьцаа хандлага нь шал ондоо болоод эхэлж байгаа нь чигээс харагдаж байна л да. Энэ одоо энэ муу одоо юу вэ? Энийг яадаг ч ингээл те. Нэг юмхүү харьцаа хандлага нь ингээ байхгүй болсон жишээний ч юм уу те. Арай өөр болоод эхэлж байна уу? Тий, арай ондоо болоод эхэлжлээ. За нэг машин авлаа гэж нэг хэвчихсэн. Нэг гайхаж харах жишээ нэ. Энэ төрөөдөө яаж чадчих вэ гэсэн. Харин ч дэмжмээр ах юм болно тийм ээ. Нэгнийгээ. Тий. Мундаг байна тэрийг даваа гарч ирсэн байна. Та хэллээ шүү дээ цаг цагаараа байдаггүй гэж тэрийг бас харуулж л байгаа юм байна. Тий. Тэгэнгүүт яг нөгөө уул усны ойрон дээр ураг садны холон дээр гэж. Бидний яг хатуу хамаатан цадан дотор бид нэг хайрладаг. Нэг нэгээ үл ойлгоцдог байдаг ч гэсэн ер нь ямар ч юм асуудал дээр ер нь хөргөө ч юм уу юугаа ингэж юм хол байлгах нь зөв санагдав. Оролцуулаад байхгүй тийм ээ. Оролцуулаад байхгүйгээр. Одоо яг тэрний нөгөө оролцсон одоо тэрний нэг юм асуудал дээр би очиж одоо ингэж уг нь бас ингэж нөхөртөө нөхөртөөгөө зөвлөгөө ингэж яриад байна. Таны яриг таслая 51 болсон байна. Нэвтрүүлгийн цаг өндөрлөж. За. Тийм. За баярлалаа тань таз жаргал сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. За өнөөдөр холбогдсон хамт байсан сонсогчдоо баярлалаа. Энэ хүргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Медиапол имлэг, Туркийн тэргүүлэх сургуулийн зохицолбор имлэг, Замун Азийн 25 урамшуулалт Мобикон байлаа. Та бүхэн сайхан амарцгаагаарай. Маргааш энэ цагта эргээд баяртайгаар уулзцгаая.